SCP-1875 буюу эртний автомат шатар. SCP-1875 бол 4 үндсэн гол хэсгээс бүрдсэн 1837 оноос 1901 он хүртэлх үеийн автомат шатран машин юм. Эхний хэсэг бол SCP-1875-1 буюу 72-ыг өрчтгөн 72 хэмжээтэй ган дөрвөлжин хайрцаг юм. Дээд талын хэсгийг нь стандарт шатрын самбартай адилхан буудалж өнгөрсөн бөгөөд ган хайрцагны дотор талд нь механик болон биологийн элементүүдийг хослуулсан тун нарийн төвөгтэй зүйлүүд байдаг ба хэсгүүдийн хөдөлгөөнүүд нь соронзон хүчээр ажилладаг бөгөөд нүүдэл хийх шийдэл нь аналитик хөдөлгөөрөөр шийдсэн юм. Энэхүү хөдөлгөөрт 19-р зууны үед сураггүй алга болсон маш ухаантай Оросын шатарчид болох 14 настай их охидын тархины эдийг нэгтгэсэн юм. Хоёр дахь хэсэг нь бол SCP-1875-2 буюу стандарт шатрын хөлөг болох 32 ширхгийг бүрдүүлж байгаа бөгөөд дорн дахины хэм маягаар сэлсэн юм. Хөлөг болгоны доод хэсэгт нь соронз байршуулсан ба хамгийн аимшигтай зүйл нь хөлгнүүд нь хүний ясаар сэлсэн бөгөөд уг машин дахь тархины эдэд генетикийн хувьд бас таарч байгаа нь хүний яс болон тархитай шууд холбогдож байгаа нь тогтогдсон юм. Гурав дахь хэсэг нь бол SCP-1875-3 буюу ган хайрцагтай холбогдсон хувьсах урттай жижиг урсгалын хөдөлгүүр юм. Хамгийн сүүлийн хэсэг нь бол SCP-1875-4 буюу 18-р зууны үед байсан Косоку маягийн самурай хуягтай адилхан бөгөөд сонирхолтой нь энэхүү хуйг нь ган хайрцагтай ямар ч холбогдоогүй юм шиг харагдаж байгаа. SCP Foundation-ны судлаачид хуягтай харьцаж холбоо тогтоосны дараа таагүй болон төгшүүр мэдрэгддэг хэмээн мэдээлсэн юм. SCP-1875 нь одоо ч хүртэл ажиллагаатай байгаа бөгөөд ган хайрцагны хажууд байрлах зөв тохируулснаар төвшинг нь ихсгэж багасгаж болно. Уг автомат машины чадварыг шалгах гэж D зэрэглэлийн ажилтнтай машиныг тоглоулав. D зэрэглэлийн ажилтан гэдэг нь SCP-гийн мангасууд ялангуяа кедр ангиллын гажгуудыг дуршихад ашигладаг хүмүүс бөгөөд ихэвчлэн цаазын яалтай хоригдлууд байдаг. Энэхүү автомат шатар 5 тохиргоотой шатрын үнэлгээг Elo системээр хэмжихэд ашигласан бөгөөд энэ нь тоглогчдын ур чадварыг тооцоолоход ашигладаг арга юм. Эхний тохиргоо 800-аас 1000 хоорондох чадварыг харуулах бөгөөд энэ нэг ясандаа чулуу хэрхэн хөдлөхийг мэддэг хүнтэй дүүцгүйц юм. Хоёр дахь тохиргоо нь 1200-гийн хоорондох чадвар бөгөөд яг л сагсан дээр бол шинэхэн руки тоглогчтой адилхан. Гурав дахь тохиргоо нь 1200-аас 2500 хүртэл өндөр түвшинд хүрсэн бөгөөд сонирхогчоос мастер түвшинд буюу айлч түвшинд тааруулж ажиллах боломжтой гэсэн үг юм. Дөрөв дэх тохиргоо нь үнэхээр гайхалтай болж 2500 Elo үнэлгээнээс дээш байсан бөгөөд энэ түвшин шатрын их мастер шиг тоглож зарим үед нь хүнээс гарах боломжгүй өндөр түвшинд ажиллаж байсан юм. Тав дахь буюу сүүлийн тохиргоо нь бүр гайхмаар байсан бөгөөд машин үнэхээр докторгүй тоглож заримдаа дөрөв дэх тохиргооноос ч өндөр түвшинд тоглодог байсан ч дараагийн тоглолтод дутхгүй шийдвэр ихээр гаргаж албаар хожигдох гэж байгаа юм шиг нүүж эсвэл шатарнд бүр хизээж байж болохгүй хууль бус нүүдэл хийсэн юм. Энэ тохиргоонд хэд хэд удаа тоглосон бөгөөд утгагүй нүүдлийн хэмжээ улам ихсэж илүү хурдан урднаар хөдөлж зарим хэсгүүдээ гэмтээв. Үүний дараа дуршилтыг хурдан зогсоож зарим хэсгүүдийг нь гэмтээхгүйгээр дуршаа гаргаа олдох хүртэл нэмэлт туршилтыг нь төр зогсоосон юм. Энэхүү үйл явдлын дараа бүр хачирхалтай үйл явдал болов. Учир юу вэ гэвэл туршилтаас 5 минутын дараа SCP-1875 судалж байсан бүх хүмүүст учир битүүлэг мэйл явуулав. Тэр мэйл нь зөвхөн нэг зурагнаас бүрдсэн бөгөөд их судалгаа хийж байсан ажилчид санамсаргүйгээр нээж үзсэн юм. Тэд нээж үзснийхээ дараа тэр даруй төгшүүр мэдэрч толгой нь өвдөж халуурч эхлэв. Зураг үзснээс 2 цагийн дараа тэд 50 бус болж унтаж чадахгүй хий им чихэнд нь сонсогдов. 4 цагийн дараа хий им сонсогдох биш бүр үзэгдэж эхэлнэ. 7 цагийн дараа тэд улам бүр сулдаж гаднаас үзүүлэх нөлөө нь улам бүр багасдаг. 12 цагийн дараа бүр мөсөн сэргэж нэн даруй мэйл дээрсэн зургийг үзхийг маш их хүснэ. SCP-1875 нь Euclid ангилал буюу маш аюултай гэсэн төрөлд ангилдаг бөгөөд ямар ч төрлийн мэдээлэл дамжуулах боломжгүй торонд хоригддог. Түүнийг үргэлж сүлжээний аюулгүй байдлын мэрэгчлэлтэй хажууд нь хянаж байдаг ба түүний төвшин тохируулах тал дээр 1-ээс 4-ийн хооронд байлгадаг бөгөөд 5 болгох хатуу хориотой байдаг юм. SCP-1875 яаж ажилтнууд руу зураг явуулсан тал дээр судалгаа хийж үзтэл SCP-гийн төв компьютерийг вирусдуулж бүх сүлжээнд нэвтрэх эрхийг олж авсан бөгөөд 1875 нь ийм агуулгатай файлыг дамжуулсан бөгөөд энээс сэргээлэх, устгах хүртэл ямар ч төрлийн цахим харилцаа холбоог төр хугацаагаар хоригдсан юм. За бүгдээрээ одоо түүний явуулсан зургийг үзцгээе.